За ингээд одоо өнөөдөр ариуна маань манай гэрт ирж одоо айлчлан маш их баяртай байна. Ингээд ариунадаа зориулаад би нэг юм бэлэг өгөхөөр би зэгсэн юм байгаа. Энэ бол одоо хатан судар байгаа. Энэ судар маань одоо яагаад бэлгэж байгаа юм бэ гэвэл ариуна маань сүүлийн үед бол хатан судраар маш их одоо судалж одоо хүмүүст их сургаж олон сайхан сургаал юуг нь дамжуулж байгаа гэж сонссон учраас энэ гэрлийн өргөнөөс гаргасан энэ хатан судрыг уншиж ухад судлаад маш олон хүмүүсийг энэ судраар хүмүүжүүлэх баха гэж бодоод одоо энэ судраа ариунадаа бэлгэлье. За маш их баярлалаа. За ном дор мөрмөө гэж ярьдаг шүү дээ. Сайхан судраг бэлгэлсэнд их баярлалаа. Тэгээд таны оюуны мэдлэгийг үргэлж хийж авах бай. Баярлалаа. За баярлалаа. Чикаго үгийг бичээд байгаа гэртээ. Бичиж байгаа шүү. Гоё мэрэлээрээ. Гоё бичиж. Эсвэл харин гэрлийн өргөө их олон сайхан судруудыг буулгаж байгаа. Бас их энэ одоо цагт бас хэрэгтэй ялангуяа залуучуудад тэгэхээр нууц тавчаанаас өөр судрууд байдаггүй шүү дээ. Тэгэхээр яг энэ судар залуучууд сонирхож уншиж Өнөөдөр ч 3 сарын өвдөж байгаа боломжтой нэг жайны ясыг мэдстэй байгаа шүү. Их чухал шүү. Ялангуяа хаттуудын судар бол их сайхан зүйлийг буулгасан байх гэж бодож байна. Сайн ойлгож байгаа гэсэн үг тийм. Тийм.